Hi. За шинэ оны шинэ бичлэгтэй тавтай морил 2026 оныг 500 subscribersтай эхлүүлж байна. Та нар хүнийг бүр ямар гоё урамшуулж чаддаг хүмүүс юм бэ? Ийм хүрээлэл ингээд үүсгэж байгаадаа бүр амар гоё баяртай байна. Үнэхээр би одоо ийм муухай хүрээлэл угаасаа ингээд үүсгэмээргүй байна. Яагаад вэ гэхээр тэрэнгүү би одоо өөрийнхөө гэрийнхэн хаалгаар гараад нийгмийн харилцаанд ороход бүх юм стресстэй байна. Гадаа гарлаа, зам стресстэй байна. Хүссэн юм маань олдохгүй байна. Бүхэл хүмүүс өөрсдийнхөө хувийн амьдрал дээрээ ч гэсэн стресстэй болохоор нэг л их ингээл хөмсгөө цангидсан хүмүүс явж гин. Хүнтэй харьцаад хүртэл тэр хүн маань өөрийнхөө одоо тэр сөрөг энерги над руу цацж гин. Хэдий ингээл өөрийнхөө бөөцөлөөл бөмбөлгөөл ингээл нэг юм баблаа үсгээл те ингээд юм хамгаалтын бүрхүүл дотор ингээд өөрийгөө байлгах гэж хичээж байгаа ч гэсэн надаас хамаарахгүй одоо сөрөг энерги надад ирээд байгаа болохоор би одоо энэ жижиг хийж байгаа энэ одоо YouTube дээрээ ч гэсэн би ерөөсөө тийм сөрөг хандлага тийм хүмүүсийг бол ерөөсөө авмааргүй байна. Хэрвээ танд энэ бичлэг таалагдахгүй байвал зүгээр л ингээд чимээгүй алгасаж сураарай. Заавал та тэр хүнийг ингээд гомдох үг хэллээ гэд таны амьдрал гоё болохгүй, та өөрөө ч гэсэн гоё болохгүй. Тийм болохоор тэр хүнийг ингэж гомдоогоод өөртөө бас нэг юм одоо хүнээс одоо би гомдож байна гэдэг чинь надаас бас нэг юм сөрөг энерги ялгараад тэр хүн дээр бас ингээд тусгал очно шүү дээ. Тэгэхээр өөртөө сөрөг энергийн тусгалуудыг битгий ингээд цоглуулаарэ. Би хэрвээ ингээд юм гоё юм өөр дээрээ мэдрэх юм бол ямар нэг юм ингээд туршиж үзээд гоё мэдрэмж аваад тэр болгоныгоо би хүмүүс хуваалцах үнэхээр дуртай. Ганцаархнаа тэрийг ингээд мэдрээд би ганцаараа гоё явж байгаадаа энийг тийм амар гимшил төрөөд байдаг байхгүй. Би энэ дотны найзад руугаал гинт ингээд байжсэн. Энэ нэр гоё юм билээ шүү гэж явуулдаг байхгүй. Гэтэ яг үндэ тэр хүн одоо тийм зөвлөгөө авахыг хүсэхгүй гэж магадгүй шүү дээ. Тийм болохоор би зүгээр л өөрийнхөө хиймээр байгаа юмыг ингээд YouTube дээр хийснээрээ тэр хүрээллээ үүсгээд одоо яг тэр хэрэгтэй хүмүүс нь өөрсдөө угаасаа ингээд орж ирж байгаад гоё юм. Тэгээ ингээд яг хиймээр байгаа надад ингээд бичлэгийн санаа хиймээр байгаа юмнууд бүр ингээд зөндөө байдаг. Би өөрөө яг өдөр болгон нийгмийн харилцаанд орж чадахгүй байгаа учраас би яг энэ бичлэгээрээ дамжуулаад би өөрөө хүмүүсээс нийгмийн харилцаанаас авах ёстой тэр мэдрэмжээ аваад өөрийгөө ингээд юм дүүрэн явуулаад байгаа юм шиг надад тийм мэдрэмж бол төрж байгаа. За тэгээ бичлэгээ үргэлжлүүлээд үзээрэй. 2026 оны хамгийн анхны апдейт бичлэгээ тухлан сууж үзээрэй. Би шинээр юу авсан бэ гэхээр та нар миний хэрэглэдэг консилерыг уусаа мэдэн штэ. Энэ тип консилероо авах гад ер нь бол сэм орсон. Тэгээ би энэ сэмээс өвгөний тип консилер аваад гарна гэж бодсон чинь жоохон хадуураад юмнууд авчихсан. Тэгэхээр тэд нарыг харуулъя. Энэ 0.5 өнг 1 номер гэсэн 2 өнгийн консилерыг бол шууд хамтд нь ингээд нэг дор ингэж авдаг. 0.5-аараа гэрэлтүүлээ хийгээд нэг номероор болохоор өөнүүдэд дардаг байгаа. Ингээд ийм юм тагсан байхгүй юу? Тэгээ эхнээс нь хаваад харуулхад бичлэгээ үргэлжлүүлээд би угаасаа яаж бодож ямар өнгөтэй ямар хуу байна гэдгийг бүгдийг нь гоё ярьж өгөх болно. За эхлээ ямтаа зүгээр ингээд хайлт харуулчих. Харандаа үзүүлэгчтэйгээ хамт ирсэн. Пүүдэр байна, бичил саатай, хөмсгөний харандаа байна, нүд харлуулагч байна, баалан байна. 100,000 төгрөгнөөс дээш худалдаа авалт хийх юм бол ингээ хөөрхөн жижиг юм бэлэг байсан. Тэр нь юу байсан бэ гэхээр ийм юмнуудыг ингээд бэлэг болгоод өгсөн. Энэ болохоор зөөлөн гуйжуулагч байлээ. Mild peeling gel байлээ. За тэнгуүтээ энэ түлхүүрний оосор нь өөрөө амар хөрхөн дээрээ сэм гэж бичгтэй. Одоо энэ ийм хоёр унжуурахтай гааз нэг нь болохоор цасан өвгөн, нөгөөх нь болохоор ийм өнгөгүй тунгалаг пластиктээр сэм гэж бичсэн. Тэгээ би энийг тэгтээ өөрөө сонгосон нэг 3-4 сонголттой байсан. Тэгээ би яг энэ цасан өвгөн сонгоцсон байгаа. За тэгээд хэдэн тестрүүд байна. Бас нэг өөр тестрүүдээс өгсөн болохгүй. За тэгээ энэ бол миний үнэхээр bucket list-д байсан юм баггүй юу? Бүр ингээд би яг Etrabelleгийн яг энэ хоёрыг бүр заавал хэрэгжилж үзнэ. Энийг хэрэгжилээ дараа нь ингээд харж агаад өөр юмнууд нь юу хэрэгжилж болохоор байна. Өөр таалагдсан юмудаа ер нь жоохон харъя гэж бодохгүй юу? За тэгээ энэ нь болохоор юу вэ гэхээр бустер байгаа. Бустер нь болохоор яг мейкапынхаа өмнө төрөхдөг бустер. Би одоо өөр юм угаасаа ярихгүй дэлгэрэнгүй ярихгүй зөв бичлэгээл үргэлжлүүлээд үз. За тэгээ энэ болохоор нүдний усны хамгаалттай харандаа байгаа. Харандаа маань өөрөө бас үзүүлэгчтэйгээ ирсэн. За тэгээд нүрээ будаж эхлэхээс өмнө би уруулаа чийшүүлдэг байгаа. Тэгээд нөгөө семи энэ баалан болохоор уг нь бол ингээд шинээрээ үед энэ нь ямар ч өнгөгүй цагаан өнгөтэй байсан. Тэгэнгүүтээ одоо ингээд түрхээд эхлэнгүүт энийг
бага зэргийн юм нэг бүдгийн ягаан өгдөг. Ингээл зур уруулны өмгийг ингээд тодлоод өгдөг. Зүгээр юм зөөлхөн өнгөөгөө тэгсээрнээ нэг тийм уруулан дээр хитрхи их зузаан бүрхүүл үүсгэсэн юм шиг мэдрэмж төрүүлэхгүй гоё. За одоо тэгээ суурэ тавихтаа бол би шууд юу ч ярихгүй гүйлгэчээ. Би энэ праймерыг сая түрхсэн. Тэгээ би түрхчээд гол нь ямар тач ихэндээ ингээд ийм праймер түрхсэн шүү гэж хэлчихэд тэнгуүтээ суурэ тавьчаад суур маань яг ингээд нэгэн жигд гоё ингээд тархах нь үгүй юу гэдгийг би үр дүнг нь хэлнэ гэж бодчихсан байхгүй юу. Тэгсэн чинь бүр ингээд энийгээ ч ярихгүйгээр зүгээр шууд ингээд будчихлаа. Тийм болохоор одоо шууд нөхөд ярьчих. Ингээ Этра Белла гэдэг Германы мейкап, гоо сайхан, арьс арчилгаа гэдэг ер нь юмтай юм брэнд байгаа. Миний үздэг мейкап артист бас энийг хэрэгэлдэг. Тэгээ би энийг үнэхээр туршиж үзсмээр байсан. Одоо хэрэгэлчээд би сая суураа ингээд харсан чинь миний суур бол нэр үнэхээр яг бодитоор ингээд толон тарах юм бол одоо нэгэн жигд ингээд тархсан байна. Би ингээд праймер хэрэглэхдээ би заавал 2 төрлийн праймер хэрэглэдэг. Яагаад гэхээр дан чийшүүлэгчтэй праймер хэрэглэнгүүт миний ингээд нүхжилтэй хэсэг, хүчлээтэй хэсэг маань ер нь бол ингээд байгаад тодроод байдаг. Яагаад гэвэл тэр чийшүүлэх үүрэгтэй праймер нь зөвхөн өөрийнхөө чийшүүлэх үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Харин тэр нүхжилтийг, өвчлээг бол ингээд дүүргэж өгнө гэсэн ямар ч тэм тэндүүгээс үйлчлэгээ байхгүй. Тийм болохоор би нүхчлэн дээрээ өвчлэн дээрээ давхар нүхчлэлтийн эсрэг тийм өтгөн бүтцтэй праймер давхар түрхдэг. Миний яг чийшүүлдэг праймер бол та нар угаасаа мэдж байгаа шүү дээ. Laura Mercier-ийн Hydrating Primer байгаа. Тэнгүүд нүхчлэлтэн дээрээ болохоор би Benefit хэрэгэлдэг. Тэнгүүд ингээд ийм хоёр бүтээгдэхүүн анх хэрэгтэй болж байгаа. Тэр очиж хоёулаа дээрэс нь high-end бүтээгдэхүүн болохоор угаасаа ер нь хөрх үнэтэй. Одоо зүгээр тэр Laura Mercier-ийн тэр праймер чинь л одоо 180, 190, 200 гэдэг нь шүү дээ. За тэгсэн чинь за энэ Etra Bella болохоор одоо энэ бүгд all in. Одоо бүгд нэг дор гэсэн үг. Яагаад тэгж хэлж байгаа нөхлөөр энэ болохоор өөрөө бүр ингээ хуурай арьсыг маш сайн чигшүүлж зөөлрүүлээд дээрэс нь одоо тэр нүхжилт хүчлээтэй хэсгүүдийг дүүргэж өгөх үйлчлэгээтэй. Тэгээ ийм гээлэн бүтцтэй юм байлээ. Бүр ингээд яг таг бүр урсдаггүй тийм гээлэн бүтцтэй гэсэн үг. Ингээ урсахгүй байгаа зүрхсөө. Тэгэнгүүт зарим миний хэрэгжилжсэн одоо гээлэн бүтцтэй праймерууд ихвчлэн зөвхөн нүхжилт дардаг, өвчлийг дүүргдэг, тийм л үүрэгтэй. Тэгсэрнээ ямар ч тэм чийшүүлэх үйлчлэгээ байдаг байхгүй юу? Тэгсэн чинь энэ ингээд одоо гээлэн бүтцтэй мөртлөө одоо бүр хуурай арьс ингэж аахгүй энэ хойно бол бүр ингэвчсэн байна. Хуурай арьсыг маш сайн тайвшруулад зөөлхөн болгож ерөөсө чигийг нь алдагдуулахгүй гэсэн байгаа байхгүй юу? Яг тэгээ явчихсан байна англиар. Тэгээ ингээд мейкапынхаа өмнө бейс болгож түрхнэ гэд хойно бичсэн байгаа. Бустер гэж явдаг байхгүй юу? Ер нь л дээр ямар ч праймер, бейс гэсэн нэр байхгүй бустер гэж явдаг. Тэгээ надад энэ бол үнэхээр таалагдлаа. Яагаад вэ гэхээр бүгд нэг доор тэгсээрнээ миний одоо тэр хоёр хэрэгэлдэг праймераас ч нэгнийх нь үннээс ч хямдхан байна. Би хуурай шуудлахтаа Semi шинэ пудр авсан байгаа. Маш бичил саатай. Энэ савлгаанаас амар хөөрхөн заяа. Амар жижигхэн савлгаатай. Одоо энэ порлон нь байнгын энэ бүтээгдэхүүн дээрээ ингээд наалтаастай байхгүй. Өөрөө юм тусгаарлагчтай. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн порлон хоёр маань байнгын ингээд юм тусгаарлагчтай байхаар надад гоё цэвэрхэн санагдсан. Тэгээ яагаад юм саатай пудр хэрэглэж байгаа вэ гэхээр ер нь яг амьдаар бодитоор хүн ингээд бүр тулаад ирээд харахад арьс нь маш гоё юм цаанаасаа гэрэлтсэн тийм толиосан харагддаг. Зүгээр юм цагаан шууд нунтаг пудр хэрэглэнгүүд нэг тийм жоохон өхмөл харагдаад байдаг байхгүй юу? Миний нэг пудр хэрэглэдэг нэг хайк хэлэх юм бол хот өөтэй хэсэг байх юм бол эсвэл ингээд батг гарчаад дараа нь ингээд идэж явах явцсан ингээд нэг тийм улаан
байдэн штэ. За яг би хэрвээ ямар нэгэн өсвөө толбыг дарж байгаа тохиолдолд би тэрэн дээр ч нь бол угаасаа консилер айгу сайн явуулсан байгаа. А дээрэс нь би яг зөвхөн тэр өвд хэсэг дээрээ порлон одоо тэр пудерныхаа порлоныг ингэж барьж агаад одоо нарийнхан болгож жагаад сайн ингээд пудернээсээ ингээд бүр зузаан авангуудаа яг тэр өвд хэсэг дээрээ эхлээд явна. Миний яг энд ингээд батга гараад одоо энэ маань бол ихтэй идэгж байгаа. Зүгээр одоо улаан нь үлдсэн гэсэн үг. За ингэнгүүтээ дахиад энд бас нэг байгаад байгаа хгүй. За ингэж явж байгаа маань болохоор одоо би шууд нойтон бүтээгдэхүүнээрээ багсаар хуурай пудернээсээ аваад багсаар тавингууд одоо яг энэ нуумаар байгаа энэ хэсгүүд чинь цоолоод тодроод гараад ирдэг гэсэн үг. Тэгэхээр цоолуулахгүй тул анхнаас нь эхлээд би шууд яг тэр хэсгүүд дээрээ өрн одоо нэлийн хуурай болгоод тэнгууд одоо би дээрээс нь хуурай багсаар явангууд ерөөсөө тэр маань цоололт үүсэхгүй тэр маань гарч ирэхгүй гэсэн үг. Хэрвээ ингээд ийм саатай нунтаг пудер ч юм уу саатай ийм яг пудер хэрэлж үзээгүй хүн байх юм бол гоё юм заавал энэ брэнд биш шүү дээ. Зүгээр өөр брендийн тийм саатай хуурайшуулдаг бүтээгдэхүүн туршаад үзээрэй. Өөр амар гоё харагддаг шүү. Тэгээ бас эн чинь ингээд ийм саатай байхаараа одоо үрчлээнүүдийг маань одоо энэ тухны үрчлээ те энэ нүдний доор бас ингээд надад үрчлээнүүд байгаа. Энэ үрчлээнүүдийг чинь жоох ингээд нэг юм саар мөж болж бас харагдуулдаг. Одоо би шууд хөмсөг нүд харлуулах хүртэл рүү бас гүйлгэлээ шүү. Хөмсгөө рүүгээ орцгоё. За хөмсгөө будалтай болохоор миний нөгөө бүх цаг үеийн хамгийн хайртай багс маань. За энэ багсаараа би яг сүүдэр тавьсан өнгөнийхөө хамгийн энэ дундаасаа бараа нэг нь олж харж агаад хөмсгөн дээрээ бүхэлд нь суур тавина гэсэн үг. Миний хөмсгөний харандаа бол өөрчлөгдсөн байгаа. За тэгээ шууд хөмсгөө эхнээс нь ахуулаад харуулчихъя гэж бодлоо. Ялгааг нь та нар сайн хараарай. Одоо эхлээд бүх хөмсгөө бүр нийлэнхүүд нь бүхэлд нь суур тавьж өгнө гэсэн үг. Ингээ артлын фоныг энэ ер нь бол ингээд хөмсгөө зөөлөөл байгаа гэсэн үг. Би энэ хөмсгөний будалтыг нэр хаанаас чинээс ч ер нь харж заалгуулаагүй. Яагаад бас ийм хөмсөг будалтын техниктэй болсон бэ гэхээр яг ингээд өдөр алхан ажил хийдэг үед болохоор би чинь ингээ өдөр алхан нүрээ бодох хэрэгтэй шүү дээ. Өдөр алхан нүрээ бодно. Дээрээс нь дахиад хагас амтны цайнаар хэрвээ гарч орох бол амралтын өдөр ч гэсэн бас бодох хэрэгтэй болдог. Тэнгүүд ингээд бүтэн жилийн турш ингээд өдөр алхан нүрээ бодно гэд бодонгууд бас ингээ үнэхээр заримдаа ингээ шантармаар нүүрний бодоггүй явмаар тийм үе бүр үнэхээр байдаг. Тийм болохоор ингээд яаж нүүр будалтынхаа хугацааг нь багасгах уу, өөрийгөө хэрэг залхаахгүй жоох юм хялбар болох уу гэж би бодож байгаад хөмсөг нүд хоёроо үнэхээр хялбар болгосон байхгүй. Бусад хэсэг маань бол үнэхээр бүр тултал яг би сайн зөв хичээдэг. Тэнгүүд хөмсөг нүд будалтын маань бол яаж хялбар болгосон бэ гэхээр хөмсгөө ерөөсөө ингэж нэгэн жигэд бүр яг ингээд тийм тэгш хэмтэй зураастай тийм будалт хийхгүй. Цаг хугацаа ч гэсэн хэмнээд нэг тийм амар юм байлээ. Тэгээ харахад хүн бодитоороо харахад ч гэсэн ерөөсөө тийм амар бодмол харагддаггүй. Би өмнө нь бүр ингээд яг таг бүр ингээд шивүүлсэн юм шиг тэгш хэмтэй бүр ингээд үзүүр мүзүүрийг нь бүр ингээд амар сайн ингээд хараад дээшээ хэдийн хэмтэй явсан байна. Тэрнийхэн дагуу бүр ингээд хоёр талаа хойлонг нь бүр ингээд тэгшгэн болох гэж хичээдэг. Тэнгүүтээ яг ингээд одоо доогуур дээгүүр эн чинь ингээд тийм ирмэг үүсгэж байгаа шүү дээ. Тэр ирмэг нь хүртэл бүр яг тэгшгэн ингээд юм зураас заяа. Амар бүр ингээд нарийн үздэг байсан.
Тэгээ тэр нарийн зурхын тулд чинь бас ингээд ийм нарийнхан ийм харандаагаар зурдаг байсан. Тэгвэл энэ харандаа чинь бараг саач тестгүү заяа. Яагаад гэхээр одоо ингээд будангууд эн чинь ийм нарийнхан учраас доторхыг ингээд дүүргэж будангууд хамархан дуусчдаг байхгүй юу? За ийм бүдүүн харандаагаар одоо би ер нь бол ингээд буддаг болсон хамаа намаагүй. Ерөөсөө уул нь хоёлаа адилхан байна уу? Урт богино адилхан байна уу? Үзүүр нь яг адилхан байна уу? Надад тэр ерөөс хамаагүй болсон заяа. Одоо гол нь харандааны юу вэ гэхээр надад өнгөн чухал болсон. Би хөвчлэн дандаа саарл өнгөөр буддаг. Саарл өнгөөр будангуудаа хоёулангийн дээрээс нь дахиад нөгөө бор өнгийн тэнэ, бор өнгийн одоо сүүдэр ч юм уу те, тэн ч юм уу тэнгэр хооронд нь уусгаад зөөлөлчдөг гэсэн үг. Би өмнө нь болохоор яг энэ семи энэ 3 номерыг уг нь хэрэгэлдэг байсан бас мартцсан. Тэнгүүтээ угаасаа л би саарл өнгөөр байнга будаад байсан. Одоо сүүлийн 2 жил бол би байнга саарл өнгөөр будсан. Зүгээр л ямар ч хамаагүй брендийн саарл өнгийг авдаг. Надад өөр ерөөсөө одоо тэр брэнд нь ч бүр бараг чухал биш. Энэ семи өнгө нь бүр үнэхээр төгсөн байгаа зү. Саарл бор, дан сааралж биш, дан борч биш. Надад бас дан боронг цогтгүй. Бүр ингээд дан боронг бас ингээд бодмол харагдуулаад байдаг. Харанг бол мэдээж болохгүй бүр амар харагдаж штэ. Тэнгүүд би яг саарл өнгийг дахиад дээрэс нь боронгийн сүүдэр тэнээр зөөллөд өгдөг. Тэнгүүд яг гоё натурал харагдуулдаг. Ерөөсөө тийм бодмол харагдуулахгүй. За тэгээ энэний үнийг та нар бүр ингээд харж байгаа зү. Хянтхан байгаа зү. За би хөмсгөө будахтаа болохоор ер нь бол уртлаа ингээд нэг юм 20% та үлдээнгүүтээ хойдол нь болохоор дүүргэж л буддаг. Тэгээд тэгшгэн явуулахыг хичээдэг. Одоо ингээд амар тод харагдаж байгаа биз. За энэ тод хөмсгийг одоо бүгдээрээ бүдэг болгоё. Одоо хамгийн ихэнд хийсэн юм а дахиад хийнэ гэсэн үг. Урт талдаа хэдүүлээ угаасаа нөгөө харандаагаар будааг үлдээсэн шүү дээ. Тэнгүүд уртлын будаагуг хойдлынхаа будсантай нь хооронд нь ямар ч зааг гарахгүй уусгах гэсэн үг. Дээрээс нь дээдл доотлын одоо энэ ирэмг үүсгэсэн байгаа шүү дээ. Амар юм нэрийн зураас. Тэр зураасыг бас зүгээр л ингээд одоо зураас болохгүй цаанаа юм нэг сүйдэрлэгцэн харагдуулна гэсэн үг. Энэ хөмсөг бол яг гоё юм цаанаасаа юм шиг харагдаад энэ болохоор яг ингээд будцсан нь ингээд уусгалттай будсан ингээд мэдэгдээд та нарт тэгтээ аль хөмсг нь илүү гоё харагдчихээн. Энэ үү? Би бол одоо ингээд өөрөө болохоор энэ ингээд гоё харагдаж байгаа гэдэг ингээд өөртөө ингээд итгүүлсэн байгаа байхгүй юу. Тэгтэл яг хүний нүдээр энэ нас гоё харагдаж байгаа юм билүү те мэдгүй л юм л да. Та нарын ячаа нэраа бүр илүү их ингээд энэ нь илүү гоё юм бэ шүү дээ. Гоё харагддаг юм бэ шүү дээ гэдгийг хүртэл бас ингээд мэдэж аваад байгаа. Тэгээ одоо энэ талынхаа бас адилхан уусгаад нэр бас энэ дэр энийг юусоо хилдэггүй юм байна. Ингэж бас дээрэс нь хуурай тэнээр явуулснараа хөмсгний будалтны тогтцыг нь үнэхээр бараг 24 цаг байруулдаг. Ингэж хуурайшуулснараа яг л суурьтай адилхан. Суурийг хүртэл хуурайшуулах юм бол тэр будагны тогтцол нь удаан байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан хөмсөг ч гэсэн одоо энэ хөмсгний харандаа ч өөрөө баах зэргийн угаасаа бас юм нэг тослог байдаг шүү дээ. Бүр таг хуурай биш те. Жоох юм нэг тослогдуу байдаг. Тэр будган дээр нэмдэг нь ингээд хуурайшуулчихаар за бүр байнгын хөмсгтэй байна л гэсэн үг заяа. Одоо нүд харлуулах дээр болохоор надад ийм 3 харандаа байгаа байхгүй юу. Би сүүлд яг энэнгөр бол будаад энийг ихтэй ерөөс харуулаагүй юм билэ. Энэ болохоор Миннесогийн зүгээр л юм нүдний харандаага. Надад энэ нүдний харандааны буудаггүй нэг тийм бас хамаатай байдаггүй маа. Миний нүд өөрөө бас ингээд буудаг төрлийн нүд биш юм шиг байгаа. Тэгээ угаасаа нүдний зохин бас ингээд хит тослог хүмүүс байдаг шүү дээ. Тэр тослог хүмүүс ч гэсэн бас буудаг. Хэрвээ угаасаа тийм тослог гэхтээ дээрээс ингээд буудаг тийм хүн байх юм бол зүгээр л нүдний праймер хэрэглээрэй. Нүдний праймер хэрэглээд үзээрэй. Би бол одоо ингээд тийм буудаг төрлийн одоо тийм хит тослогч биш. Дээрээс нь ингээд одоо инээж минийхэд ч гэсэн миний одоо дээд доод хоёр хооронд ингээд хүрлцдэггүй болохоор тийм гайгүй байт юм шиг байгаа. Сүүлд ер нь бол дандаа би будалтаа ч гэсэн одоо шинэ юмаа туршдаг. Мейкап апдейт имчилгэн дээр ч гэсэн би дандаа энэгээр будаадсан. Гэтэ ерөөсөө энийг харуулаагүй юм билээ. Энэ бол бараг л нэр шинээрээ байгаа дөө. Ууг нь бол шинээрээ байгаа.
За тэгээд одоо болохоор надад ийм хоёр шин нүдний харандаа байна. Эхнийх нь болохоор энэ semi хар нүдний харандаа байна. Би энийг бүр ингээд задлаачгүй байгаа. Яг энэ нүдний хар харандаа авсны дараа энэ Etrabella-гийн энэ хар харандаа өрөөд ирсэн. Etrabella-гийн маань bucket list-ийн маань миний хүсчихсэн харандаа өрөөд ирсэн. Тэгэхээр би энийг түр хойш нь тавьсан байгаа. Тэгээд би энийг зүгээр дараагийнхаа бичлэгээрээ ч гэсэн харуулчих. Энэний үнэ нь 28 26-гийн аль нэг нь. За тэгээд энэ хар харандаа болохоор угаасаа өөрөө усны хамгаалттай хар харандаа гэж явт юм билээ. Хоньос ингээ эргүүлэхгүй зөвхөн үзүүрэлдэг харандаа гэсэн үг. Өнөөдрийнхээ бичлэгээр энийг хэрэглэе. Авчаад нэхэд хэрэгэлсэн чинь үзүүр нь жоох ингээд мохцсон байгааз байхгүй би энийг үзүүрлэхэр шийдлээ. Тэгвэл болохгүй байна. Том тал нь нэр миний нөгөө Too Cool for Art School гэдэг брендийн нэг харандаа байдаг штэ. За үзүүрчлээ. Тэр харандаа маань нэрийг таарах юм шин. Нэг жоох юм саатай, шохон харандаа байдаг шүү. Энэ бүр яг энэ таартай биш. Nice. Шууд энэ хоёр харандаа хоёуланг нэг үзүүрлэгчээр үзүүрлчих юм байна. Өнөөдөр ер нь бол нөгөө давуулж боддгаараа давуулж бодчихъя. Гэтэ ингээд яаж ч бодсон одоо миний нүдэн дээр ч гэсэн хар харандаагаар ингэж будчаад шууд ингээд ийм байдалтай ингээ явах юм бол надад бол ингээл дэшээ доошо буух бол ямар ч мундаг харандаа, ямар ч амар брендийн харандаа байсан буух юм шиг санагдчих байгаа хгүй юу? Бүр яаж ч утсан. Энд чи өөр амар тослог байгаа штэ. Яагаад ингэж илүү их тослог бүр хөмсгний харандаанаас илүү тослог байгаа? Яагаад энэ чи ингээд илүү тослог байна вэ гэхээр цавхны арьс чинь өөрөө эмзэг нэмгэн арьс штэ. Тэгээ тэрийг одоо ингээд ийм шохон одоо хатуу хуурай харандаагаар ингээд өдөр болго ингээд зураад ах юм бол тэр зовхны арьс угаасаа бүр ингээд сулрал үсээд унжаад бүр ингээд үнэхээр тийм муухай болох учраас нүдний харандаа яаж ч бодсон зөөлхөн байгаа. Тэр зөөлхөн харандаа ч угаасаа тослог байгаа гэсэн үг. Тэгэхэр чинь ингээд яаж ч бодсон угаасаа буух юм шиг бол санагдчихэ надад. Тийм болохоор миний энэ техникийг хэрэглээд үзээрэй. Зүгээр өөрт байгаа хамгийн бараан бор өнгнөөсөө аваад яг харандаа тавьсан дээгүүрээ явуулна гэсэн үг. Ингэснээрээ одоо хойдлын маань буцсан будалтыг харандаатай маань хооронд нь бас ингээд уусгалттай нэгтгэж байгаа гэсэн үг. Ерөөсө хооронд нь юм салцсан харагдуулахгүй. Би тэгэл тухайн үеийнхаа мүүднээсээ дандуулдаг. Яг гоё нүдээ ингээд тод хуурц харагдуулмаар байвал нууц давхраагаа дүүргээд хараараа будна. Жоох юм нэг зөөлхөн харагдмаар байвал зөвхөн сормуусныхаа уугийг харуулдаг. Хэдүүлээ нэр өнөөдөр гоё миний байнга будалтаараа харуулдаг нэг юм хий. Тэр нь юу вэ гэхээр эгөөсэл зурцгаая. Эгөөсэл зурхтаа би энэ The Bomb гэдэг солонгос зүгээр дайсууд зарж байсан юм. Тэгээ энэ өөрөө яг эгөөсэл зурдаг under eye make liner гэвчсэн яг эгөөслийн өөрийнх нь контур байгаа. Яаж ч зурсан бүр зүгээр л юм бүдэг контур гардаг гэсэн үг. За одоо харуулъя. Зурсан эгөөсэлээ бүр гой тод харагдуулъя гэх юм бол би яг дунд нь энэ Too Cool for Art School-ийнх нь харандаагаар дүүргэж боддог гэсэн үг. Саяны зурсан эгөөсэлээ бүр гоё юм натурал болгохын тулд нөгөө нүднийхэн дээгүүр арай бор харандаагаар ингэ явуулсан шүү дээ. Тэнийг байхгүй болгож байгаа яг тэр багцаараа арай нүднийхэн яг энд нөгөө суур тавьсан энэ өнгөө би эгөөсэл зурсан зураасынхаа зүгээр л яг дээгүүр нь зураасаа одоо ингээд юм нарийнхан зураас биш зүгээр ингээд жоохон юм гоё уусалттай цаанаас сүдэрлэгдсэн тийм харагдуулах гад дээгүүр нь зүгээр ингээд явуулахад ингэж харагдчихэв. Яг сая миний юу гэснийг харсан уу? Цайвар байх эсгүүдээ илүү их бүр ингээд юм цайвар болгож байгааз. Ингэснээрээ арьс бүр аим гоё юм толисан харагдан заяа. Одоо ингээд энэ арьсны энэ хэсгийн өнгө, энэ хэсгийн өнгө адилхан өнгөтэй байх юм бол ер нь л жоохон нэг тийм өхмөл харагдан заяа. Одоо яг энэ хэсэг, тухны энэ хэсэг, энэ тэ эднэрийг ингээд тийм цав цагаан болгочих юм бол нүүрний арьс чи яг ингээд нэг тавах хэсэг дээрээ гоё ингээд тавангуудаа аим гоё юм цаанаасаа гэрэлцэн залуухан харагдана. Би яг ингээд энэ бүр маш санаандгүй байдлаар заяа олсон. Тэгээ та нар ер нь зарим нэг юм хятад бүтээгдэхүүн итгэдэг хүмүүсээс байдаг бах.
Би ч гэсэн тэдний нэг. Тэгтээ яагаад болохгүй гэж туршаад үзээгээд авсан. Миний санаж байгаагаар нэг 8-10 мянга гэж хэлж санагдаж байна. Ер нь бол 10 мянган төгрөг дотор байсан шиг санагдаад байна. Яг миний одоо хийдэг техникэд яг ийм цагаан өнгө хэрэгтэй байхгүй. Одоо сормоосаа нацгаая. Би энийг ер нь нэлээд хийгээ хэрэгэлсэн байгаа. Тэгээ ингээ хэрэгэлснээсээ анзаархад хитрхи их сормоосаа бүр хит ингээд дэрвэлгээд бол дэм юм бэлээ. Зөв баг зэргийн дэрвэлгэнгүүтээ энийг нахгүй бол нөгөө сормоос бүр ингээд бүр хит ингээд дээшээ дэрвэчхээр энэ яалтчгүй бүр одоо тийм амар дэрвэлттэй биш болохоор ингээд хоорондоо шууд ингээд салцсан харагдаад илээ. Танд төсөөлөгдөж байна уу? За яг энэ сормоос дээр маань болохоор би энэ ингээд савлгааг нь харах юм бол нэг нүдэн дээр яг ингээд 6-аг наахаар дахиад энэ нөгөө нүдэн 6 ширхэг гэдэг ингээд нэг юм игнэндээ 12 ширхэгтэй байгаа хгүй юу? Би яг энэ сормооснаас бол нэг нүдэндээ 4-ыг наахаар юм билээ. А 5 ч гэсэн надад болохоор юм билээ. Гэхдээ яг жоохон юм натурал харагдвалаа гэвэл 4-ыг наа. Гэхдээ өнөөдөр хэдүүлээ 5 ширхгийг нэрээ нааж үзэх үү? Бүр илүү уг руугаа ойртуулад амар гоё яана бүр. Энэ миний өмнөх сормоосыг бодвол арай юм уртахгүй юу? За тэгээд шинэ авсан уруул хүрээлэгчээ харуулъя. Би уусаа ихэнд бүх бүтээгдэхүүнээ харуулсан шүү дээ. Энэ Semi уруул хүрээлэгч байгаа. Жохон бордоо өнгө гэх юм уу? Ийм өнгө бол ганцхан байт юм билэ. Энийг би яагаад авсан бэ гэхээр та нар угаасаа миний нөгөө хайртай уруул хүрээлэгчийг мэдэн шүү дээ. Энэ Romandy 05 гэсэн энэ өнгө байгаа шүү дээ. Энэ өнгө болохоор нэг тийм саарал бор гэх юм уу? Саарал борхгүй юу? Тэгээ ер нь хүүтэн суурьтай хүмүүст бол бүр ингээд маш гоё тохирно заяа. Тэгээ ерөөсөө юм уруулаа таг хүрээлцсэн юм шиг харагдуулахгүй гоё юм бомбгор том сүйдэрлэж харагдуулахын тулд ер нь бол энийг өнгийг ашигладаг байхгүй юу. Энэ маань бол ер нь бол ингээд дуусж байгаа. Би энийгээ ер нь бол сая нэлээ хайсан. Хайхад бол нэг охины бас ингээд бичлэгнээс би энэ Cozy яг энэ Romandy энэ уруул хүрээлэгч байд юм байна гэж харуулж байгааг би бол харсан байхгүй юу. Тэгээ би шалгаж очиж үзвэ. Яг тэр салбар дээр нь очиод энэ уруул хүрээлэгч үзсэн чинь ер нь бол Romandy-х нь өөр өнгөнүүд байсан. Одоо надад энэ Romandy энэ ягаан өнгөнүүд гэхгүй. Энэ минь бол байсан. Яг энэ өнгө бол байгаагүй байхгүй. Тэгээ би за ер нь ингээд яг би авмаар байгаа үед би энэ өнгийг олох үнэхээр надад хэцүү юм байна. Тэгэхээр би зүгээр л яг дараагийнх нь хоёр дахь энэ хувилбараа бол би байлгах хэрэгтэй юм байна гэж үзээд би бол эрэл хайгуул хийсэн. Хайсны эцэст би энэ Semi уруул хүрээлэгчийг би бол олсон. Энэ болохоор Romandy-аас бол тийм нэг саарал суурь нь бол бага. Тэгтээ бор жоохон надад бол бэж бор шиг санагдчихэв. Нэр нэг хүн комментээр асуусан байсан Сэм Монголд байт юм уу гэд бэд шүү. Энэ Сэм миний мэдхийн одоо би нөгөө тип консилерыг би одоо миний 8 дахь жил гээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр миний мэдхийн 8 жил бол яг тэр Сэм доктортай үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрнээс өмнө хэдэн жил байсныг би бол мэдэхгүй байна. Гэхдээ миний мэдхийнд одоо бол 8 жил бол яг доктортай үйл ажиллагаа явуулж байгаа шүү. Нэг гой давуу тал нь эн чинь ингээд юм бүдүг өнгө штэ тий амар бүдэггүй өнгө гэхгүй юу. Тийм болохоор бүр ингээд яаж ч хамаа намаагүй ингээд хүрээлсэн хамаагүй. Тэгтээ гой уруулыг юм том бомгор харагдуулна. Нөх хитрхи юм тод уруул хүрээлэгч байгаа чинь нөгөө ингээд амар хичээж будаал ингээд хамаг цаг авна штэ. Энэ тихгүй зүгээр хамаа намаагүй ингэж будангуудаа дээрээс нь одоо энэ харалта өмнөхөөсөө илүү миний уруул бомгор харагдаж байгаа штэ. Байнгын ойрын үеүдүүд хийгээд байгаа уруулын комбог харуулъя. Dior-ын энийг matte ягаан өнгө байгаа. Бүр нэлээд цайвар ягаан өнгө. Гэхдээ над дээр бол тод гардаг. Энэ уруулан дээрээ би энэ Dior-ын 014 гэсэн энийг жоохон юм нэг бор тэгсэн мөртлөө энэ бичил цаануудтай энэ Maximizer-ыг нь бол хэрэглээд байгаа. Энийг би өмнө нь уус хамгийн анхны бичлэгээр бол харуулсан. Энэ уусаа надад байсан байхгүй. Тэгээ би ерөөсөө нэг тоож хэрэглэдэггүй байсан. Би ер нь дандаа л нөгөө усан ягаанууд ингээ хэрэглэдсэн шүү дээ. Одоо ингээл Dior-ын юм хамгийн 001 гэл юм усан ягаан, MAC-ийн бас яг энэ коллекцийнх нь бас яг өнгөгүй нахгүй. Гэхдээ би нөгөө ягаан өнгөн дээр буцаараад ийм
жоох ягаан өнгөтэй болгоцсон юм. Тэгээ энэ бас л нөгөө юм бичээ саатай тий. Энэ сүүлд авсан юм Kiko-гийн нүртэл юм baby pink байгаа зү. Тэгээ энэ Chanel-ийн Hera-гийн энэ Chanel-ийн ягаан өнгөтэй ч гэсэн энэ уруулан дээр бутахаар baby pink гарч ирдэг. Би ер нь ингээд ийм глоссууд амар хэрэглээд байгаа штэ. Гэхдээ би энийг ерөөсө тоохгүй сахгүй жоох юм нэг нүур арсын маань жоох юм бараан харагдуулах юм шиг санагдаад. Гэтэ надад яг энэ өдөр тутамдаа болохоор яг ийм өнгө нь одоо бүх төрлийн хувцсан дээр цохоод байгаа юм шиг санагдаад байгаа. Яг тэр нэг юм жоохон юм нэг baby pink-ийн ягаан өнгө маань болохоор одоо хитрхи юм эра мараа хувцлалтан дээр ч юм уу те хитрхи их одоо нөгөө өнгө орсон хувцсан дээр бас жоохон зөхгүй байгаа юм шиг. Энэ болохоор жоохон юм нэг арсны өнгийг жоохон бараан болгох зүнг байгааз. Тэнгүүт энэ бүхэл төрлийн хувцсан дээр бүхэл төрлийн би өнгө хольж, тод өнгөнүүд хольж хувцалсан бол болох юм шиг санагдаад байгаа байхгүй юу?